Сайн бацгаана уу ирхэн мөндөд үзэгч сонсогчдоо. Манай Politics Talks podcast-ийн ялж дугаарыг эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарын зочин Арчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн эрчим хүчний дэд сайд асан Дулуусрынгийн дорж бүрэг оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, юуны өнөрлөгөө хүлээж авч хүрэлцэн танд маш их баярлалаа. За их баярлалаа. Харин урьсанд бүр их баярлалаа. Их ажлынхаа хажуугаар цаг зав гаргаад эрчим хүчний шийдэл, технологийн талаар ярилцахаар ирсэнд танд юм талархж байгаа илэрхийлээ. Тэгээ манай нэвтрүүлгийн үзэг сонсогчдод та эхлээд өөрийгөө танилцуулаач. За би Дулуусрынгийн дорж хөрөв Төв аймгийн Эрдэнэ суманд Унж Улаанбаатар хотод өссөн. За мэргэжил бол эдийн засагч, ерөнхий эрхэлж байсан ажил нь бол эрчим хүчний салбарт ер нь голдуу ажил хийж байсан. Эрчим хүчний салбараас гадна эдийн засгийн бас энэ чиглэлээр нэг тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг юм л хүн байна. 3 хүүхдийн аав, 1 эхнэрийн нөхөр. За тэгээд юуны өмнө таны 2012-оос 2014 онд Алтан ууг ерөнхий сайдын засгийн газар эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр тэр үед одоо хийж бүтээсэн ажлын талаар өнөөдрийнхөө сэдвийг хоёлаа эхлээд ярилцъя. За 2012 онд ардчилснаас төвшүүлжсэн мөрийн хөтөлбөр бол 2020 Монгол хүн 2020 гэдэг хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөрт миний оруулсан гол санаанд бол төвлөрсөн халаалтаа болцгоё. Хаасаагүй Монгол улсын хэмжээнд. Энэ нь бол сум суурин газруудад, аймгийн төвүүдэд, Улаанбаатар хотын утаатай байгаа газруудыг нэгтгээд энэ утаа гаргадаг байдлыг багасгах тухай энэ чиглэлээр бол энэ халаалтын шийдлүүдийг гаргах тухай. Нөгөө талаараа ер нь эрчим хүчний салбарын тухайн үеийн нөхцөл байдал бол хүндэвтэр байсан. Өнөөдөр бол бүр хүнд байгаа. Тэгэхээр тэр хүндэвтэр байдлыг яаж арилгах уу гэдэг тал дээр бас нэг тодорхой шийдлүүд байсан. Тэр шийдлүүдээ ардчилсан намын мөрийн хөтөлбөрт оруулсан. Тэгээд энэ дагуудаа ч гэсэн шинжилгээний засгийн газар байгуулагдахад Алтан ууг ерөнхий сайдын зүгээс эрчим хүчний дэд сайдаар ажиллаач гэдэг үүрэг чиглэл өгсөн. Энэний дагуу эрчим хүчний дэд сайдаар ажилласан. 2 жил 6 сар орчим ажилласан. За энэндээ бол бид нар бол юу хийж чадсан бэ гэхээр 2 жил 6 сарын хугацаанд дулааны цахилгаан станц 3-ын өргөтгөлийг 50 МВт цахилгааны чадлаар нэмж чадсан. Энийг бид нар 11 сарын хугацаанд хийсэн. Дулааны цахилгаан станц 4-ийн 123 МВт-ын цахилгааны чадлыг бид нар 12 сарын хугацаанд хийсэн. Улаанбаатар хотын зүүн талд ер нь барилга байгуулж барихад хэцүү, утаа ихтэй, олон яндантай, олон уурын зүгтэй байсныг бойлуулж Амгалангийн дулааны станц гэдэг 350 МВт-ын энэ дулааны станцыг бид нар жил 6 сарын хугацаанд хийж дууссан. Энэний үр дүнд бол Улаанбаатар хотын агаарын охирдлыг бол 20-30 хувиар багасгах чадчихсан юм түүхтэй. Нөгөө талаараа бид нар орон нутгийн энэ дотроо бол Архангаа, Өвөрхангаа, Говь Алтай, Баян Хонгор, Завхан, Хинти, Төв аймаг гэдэг нийтдээ 10 аймгийг бол төвлөрсөн халаалттай болохоор дулааны станц барих энэ ажлыг бол хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар дулааны шугам сүлжээний ажлын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр хувийн хвшил төр хамтарсан байдлаар ингээ ажиллах тухай шийдэл гаргаад энэ 10 аймгийн дулааны станцыг барих ажлуудыг эхлүүлж байсан. Харамсалтай нь энэ ажлыг сүүлд нь үргэлжлүүлж авч үлдсэн засгийн газрууд энийг бол гадаадын зээл тусламж болгож явуулснаар засгийн газрын өр одоо 315 сая доллараар нэмэгдсэн. Өнөөдрийг болтлоо одоо энэ баг 12 жилийн хугацаанд энд одоо яг амжилттай хэрэгжсэн төсөл нь алгал байна. За энэний дараагаар бид нар бол мэдээж бас орон нутгуудын тэр түлшээр ажилтдаг дизель станцтай байсан газруудыг багасгах зорилгоор баруун хязгаарт байдаг одоо дөрвөн таашийн цахилгаан станцуудыг зэрэгцээ ажиллагаа, төвийн бүстэй зэрэгцээ ажиллахын систем рүү холбож өгсөн. Ингэсний үр дүнд бол бид нар бас баруун бүсийн эрчим хүчний систем дээр нэлээд их ачаал хүнд байдаг байсан тэр дизель станцтай аймагуд сумуудын асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэж чадсан. За ийм ажлуудыг эхлүүлсэн. Ер нь тэр үед бидний шийдэд бас яг эхлүүлэхэд бэлэн байсан ажлууд бол Багнуурын дулааны цахилгаан станц, 5 цахилгаан станц, за Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станцуудын ажлуудыг бид нар бол эхлүүлэхэд нэлээд төгссөн байсан. Харамсалтай нь засгийн газар өөрчлөлтүүд дараагийн засгийн газар энэ ажлуудыг авч явахдаа үргэлжлүүлэх тал дээр жоохон тийм гоомоо хандаж ажилласнаас өнөөдрийг хүртэл томоохон чадлын их усруудыг бол бид нар нэгийгч нэмж чадаагүй сууж байна. Сая өнгөрсөн өвөлөөс манай Монгол улсын эрчим хүчний маш хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ шүү дээ. Зарим хэсгийнтэй эрчим хүчний хязгаарлалт хийнэж гэдэг юм уу. Тэгэхээр энэ дээр магадгүй тухайн станцууд ашиглалтанд ороод явсан бол бас шийдвэрлэх боломжтой байсан болов уу? Одоо жишээ нь Багнуурын
Дулаан цахилгаан станц гэдэг бол 700 мегаваттын чадалтай Монгол улсын хамгийн том цахилгаан станц болох байсан. Гэтэл энийг бол хятадууд орж ирэх чинь одоо нүүж орж ирээд тэр хятадын цэргүүд нь энчээ байрлаад дотор ингээд дайн самун үүсгээд гэл одоо нэг болохгүй муухай юмнууд ярьсаар байгаа тэр ажлыг зогсоосон. Бүхэл бүтэн одоо энэ 10 жилийн хугацаанд хэрвээ энэ төсөл хэрэгжиж байсан бол 4 жилд нь барьж байгуулад үлдсэн 6 жилд нь бол үр ашигаа өгөөд бид нар гаднаас эрчим хүчний хараат болох биш. Гадныхны хурууны үзүүрт бид нар ингээд гүйж идэг биш. Дотоодын их усроо хангацсан өөрсдөө аюулгүй байдлаа ингээд хамгаалж чадсан сууж явах байсан. Харамсалтай нэг их оронч нүүртэй яриатай үнэн чанартай улс орныхоо эрх ашигыг боддоггүй нэг хэдэн төгрөгийн худалдагддаг нөхдүүдээс болоод бид нар энэ төслийг хэрэгжүүлж чадаагүй. Дараагийн нэг ажил бол эгийн голын усан цахилгаан станц байна. Шүрэнгийн усан цахилгаан станц ч гэсэн байна. Ер нь нэг зарим нэг хүмүүсийн нөгөө ухар мөчд бодлогоос болоод бас л адилхан тэр их оронч царай, их оронч яриа, үнэн чанартай их орон гэж юугаач мэдэхгүй нөхдүүдээс болж энэ төслөд бас гацсан. Гацхтаа бүр гадаадын одоо туршуулуудын нөлөөч юм шиг заримдаа надад санагддаг. Тэгээ одоо яадаг юм гэвэл усан цахилгаан станц байхгүй, бид нар усны нөөцөө хөрөмтлүүлж чадаагүй ийм л байдалтай сууж байна. Тэгэхээр цаашдаа бол бид нар юу хийх хэрэгтэй вэ гэхээр сэргээгдэх эрчим хүч чиглэлдний ялангуяа ус гэдэг энэ чандмын эрднийг хадгалах, хамгаалах, ашиглах энэ тухай бид нар өөрсдийн гэсэн нэг улсын өөрийн бодлоготой болж үлдэхгүй бол хэн нэгний зандарсан байдлаас үл хамааран энэ чиглэлийнхаа ажлыг явуулж чадахгүй гацаад байвал бид нар өөрсдөө тун хэцүү байдалд орно. Эрчим хүчний хандлага бол илүү сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байна те. Одоо Монгол улсад жишээ нь эгийн голын усан цахилгаан станц гэхэд маш олон жилийг хойд өршөө самралтаагаар хүлээсэн байдалтайгаар бүтээн байгуулалтыг хийж чадахгүй явж байна. За тэгвэл бүтээн ингээд 10 жил эргээгүй мега төслүүдийг хэрэгжүүлж чадахгүй бол дараагийн хувилбар магадгүй юу гэж болох вэ? Та өөрөө яг энэ салбарт ажиллаж исэн мэргэжилтний хувьд те шинэ технологиг Монгол улсад нэвтрүүлэх ч юм уу тийм боломж бололцоо та юу гэж харж байна? Сэргээгт эрчим хүч гэдэг бол хэд хэдэн их усрээс бүрддэг. Нарны, салхины, усны, биомасс, хог хаягдал. За тэгээд дээрэс нь хэрвээ яг аюугаараа авч үзэх юм бол цөмийн энерги ч гэсэн сэргээгдэх цэвэр эрчим хүчнийхээ тоонд бас ордог юм тал бий. За нарны эрчим хүч юм салхины эрчим хүчний тухай ярив. Салхийг удирдахад бол хүндрэлтэй. За. Энэ бол манай орны хувьд бол одоо Улаанбаатар хот гэхэд 1340 метрийн өндөрлөгт байж байна. Далайн түвшинс дэш. Энэ нөхцөлд юу болдгоо гэхээр агаарын ягт бага байдаг. Энэ учраас одоо үр ашигны хувьд бол салхины цахилгаан станцуудын хувьд бол жоохон үр ашиг багтаа болчдөг талтай. Нэг хоёрт нь энэ бол зөвхөн салхи гардаг үед л хэрэглэгдэж шүү дээ. Энийг бол тухайн үед нь дандаа ингээд зохицуулах боломж бол тааруухан байдаг. За нарны эрчим хүчний хувьд бол хоёр янзаар явна. Бага чадлын, том чадлын. За бага чадлынх бол тэгээд айл өрхийн хэрэглээнд тааруулсан одоо станцууд шүү дээ. Малчтын хэрэглэж байгаа ч гэдэг юм уу эсвэл хаус хороолт ч юм уу хаус хувийн амны орон сууцанд ч юм уу хэрэглэж болохоор одоо батарейтай тэгээд нарнаас авдаг бие даасан эсвэл зэрэгцээ одоо энэ төвийн бүсийнхаа цахилгаанд холбогдсон ч гэдэг юм уу ингээд хувилбар байж хахад нөгөөх нь асар том газар нутгийг хамаарч тэнцэн том чадлын цахилгаан станц барьдаг. Энэ батарейтай гэж байна. Батарейг шууд нийлүүлдэг ч байна. Гэхдээ батарейг болоод ирэхлээр энэ бол зөвхөн тухайн үед нартай байх үед бол эрчим хүчээ үйлдвэрлээд тэрнийг төвийн бүсийн сүлжээнд нийлүүлдэг. Гэтэл биднэрт хэрэгтэй зүйл нь хизээ байдг вэ гэхээр орой 17 цагаас 22 цагийн хооронд биднэрт нэмэлт эрчим хүч хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ чиглэлдээ бол зай хураагургүй буюу эрчим хүчний нөөцлүүргүй ийм шийдлүүд бол биднэрт яг тийм зайлшгүй хэрэгтэй гэж хэлэхэд хэцүү болчиход байна. За гурав дахь хувилбар байж болдог. Тэр юу гэхээр одоо жишээ нь нар салхи бусдтайгаа ингээд тийм ээ хавсарсан хайбрид маяг. За тэгэхээр энэ хайбрид маягийг хийхэд бол зардал өндөртэй. Тэгэхээр энийг бол бас бид нэр яг ингээд сонгоод иргэдэд ч юм уу тийм ээ өөрсдөө ингээд ашиглах жоохон хэцүү. За эрчим хүчний дараагийн нэг хувилбар бол ус. Усан цахилгаан станц бол Монгол улсад хэрэгтэй юу хэрэгтэй.
Өмнө нь бол одоо дөрвөн тайширгээд усан цахилгаан станцуудыг барьж яхад бас дотооддоо хэрүүл ам шууган тал байсан. Одоо ч гэсэн одоо баригдах гэдэг нэг усан цахилгаан станцын асуудал ганц хоёр айлуудаас болоод хүндрэл хойшлогдол байж байна. Усан цахилгаан станцуудыг барихын хамгийн том ажил бүгд нэгдүгürt бид нар цэвэр усны нөөцтэй бол. Хоёрт нь карбон одоо энэ нэг нүүрс хүчлийн хий гаргадаггүй ийм эрчим хүчийг үйлдвэрлэгч болж байгаа. Гуравт хамгийн сайн чанар юу вэ гэвэл бид нар хизээ нэг хэрэгтэй үед бол тэр усан цахилгаан станцын чадлыг одоо огцон бууруулах, огцон эсгэх байдлаар яг хэрэглээндээ тааруулаад байж болж. Хэрэглээндээ тааруулаад эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг ихсгэж басгаж одоо энэ нэг удирдах тал руугаа бол хэрэгтэй. Ийм юм байна. За дараагийн нэг их үүсвэр одоо ус талдаа усны их үүсвэртэй энийг бол одоо хайдрожен гэдээ ярьж байгаа. Ус төрөгчийн энэ эрчим хүчний үйлдвэрлэлийн тухай одоо сүүлийн үед бол хамгийн их яригдж байна. Энэ маань яадаг вэ гэхээр усыг өөрийн задлаад ус төрөгч хүчил төрөгч болгож хуваадаг. Тэгээ энэнийхээ ус төрөгчөөр нь бол турбин генератор ажилуулад энэчээс эрчим хүчийг гаргадаг. Энэ бол одоо сүүлийн үед UNIDO гэдэг одоо юу шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд байдаг энэ байгууллагын доор дэлхийн нэлээдгүй том эрчим хүчний байгууллагууд Siemens-ээс ахуулаад тийм ээ Toshiba эднээс гээд ер нь дэлхийн хамгийн том компаниуд хувийн хвшлүүд оролцоод энэ ус төрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийн талаар бол нэлээд том зорилго дэвшүүлсэн. Энэ тал дээрш олон туршилтууд хийсний үр дүнд одоо бол шинэ технологи нь амьдралд хэрэгжээд эхэлсэн. Ер нь бол энэ бол өөрөө цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч болж байгаа. Юу гэвэл нэг талдаа усыг задлаад ус төрөгч болгоно. Хаягдл нь юу гарах вэ гэхээр ус гарна. Ингээд тэр усаа буцаагаад ингээд тодорхой хэмжээгээр хэрэгэлдэг. Мэдээж дунд нь нэг хэсэг ус бол бас хорогдно. Тэгээд тэрнийг нөхөн сэргээдэг байдлаар ингээд хэрэглээд явхад утаа байхгүй. Одоо нүүрс төрөгчийг хий гарахгүй. Тийм. Тэгээ энийг бол одоо хүчин чадлыг нь тодорхой хэмжээнд тааруулаад явах юм боломжтой. Барьж байгуулахад хугацаа харьцангуй бага зарцуулдаг. Ийм эрчим хүчний нэг их үүсвэр одоо дэлхийд яригдаад ер нь бол од болж байна гэж хэлэхэд болно. Тэгээ Монгол улсад нутагшуулах боломж бий. Монгол улсад нутагшуулах боломж байгаа. Яагаад гэвэл Монгол улсад яг гол мөрний ус бол өөрөө цэвэр усныхаа тоонд орно. Мэдээж тэнцээ тодорхой хэмжээний цэвэршүүлэгч ингээд одоо нэрсэн ус маягаар гаргаж иж дараад нь энийгээ бид нар нөгөө ус төрөгч хүчил төрөгч болгох салгадаг учраас энэ бол байна. Нөгөө нэг хажилбагдал юу гэвэл энэ ус нөөцлөх асуудал жижиг чамаагүй хэлбэрээр ингээд нөөцлөд явах юм бол энэ бол манай улсын эрчим хүчний салбарыг шинэ түвшинд гаргах. Одоо нүүрснийхаас сэргээгдэхээс ингээд шилжээд явж байгаа шинэ технологи болох юм боломжтой маа гэж би харж. Дагаад тэрчимс агарын бохирдол тодорхой хэмжээгээр хуралцахад нөлөөтэй байх гэдэг шүү дээ. Энэ өөрөө хүчин чадал нь маш бага хэмжээнээс ахуулаад том чадлын хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр одоо Улаанбаатар хотын хэмжээнд юу гэдгийг дүүргүүд дээр, хороодууд дээр бага чадлагуудыг тавиад тэгээд тэрүүгээрээ айл өргөшрүүгөө тэрнийг нийлүүлээд явхад бол одоо шугам сүлжээний асуудал чинь бас шинжлэх өргөдөх ажил бол зардал их ордог. Тэгэхээр тэр зардлыг бууруулах тал дээр бол энэ бол бас нэг тодорхой хэмжээндээ бол их зөв шийдэл болохоор надад харагддаг. Одоо бас дэлхийд дахинд ингэж юм л та иргэд өөрсдөө нэгдээд одоо нүүрсгчлийнхээ ялгаруулахгүй байгаль дээлтэй технологийн шийдэл гарц одоо бий болгох юм бол төр засгаас нурамшуул болгодог. Зарим тохиолдолд бүр татрын хөнгөлөлт үзүүлдэг. За хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс төлдөг ч гэдэм үү те. Яг энэ чиглэл дээр бас нэг юм нэгдсэн бодлогоор бас ерөнхийдөө дэмждэг болчиж Монгол улсын хувьд ч гэсэн ингэ сүүлийн үед хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд бас ороод ирсэн байна. Тэгэхээр эдгээр төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг одоо магадгүй бид нар 10 жилийн дараа дүгнээд төрийн бодлоготой одоо тусгая гэж бодохоос тодорхой хэмжээний хугацаа зарцуулахаар байгаа байхгүй. Тэгэхээр одоо магадгүй дэлхийн сайн жишээгч гэдэг юм уу таны ингээд өөрийн өмнө судалж исэн тийм сайн туршлагаар иргэд өөрсдөө одоо заавал төр засгийг хүлээхгүйгээр авах боломжтой арга хэмжээ алхмууд бас юу байж болох вэ? Жишээ нь гэр орооллын айлууд чинь те 200 мянга гаруй өрөх байна. Тэд нар бүгд л нүүрс төлөөд ээж штэ. Тэгээ сүүлийн үед тэр сайжруулсан төрш гэдэг юм гараад ирсэн те. Нөд нь олдохгүй. Тэгээ гэртээ даарад ээж явах юм би дөнгөж төрсөн ялах биетэй хүн байж гин. Аюу хэцүү байны төршийг яаж авах юм бэ гэдэг юм. Ийм проблемууд амирх байгаа байхгүй. Тэр иргэдийн хувьд одоо жишээ нь тэрийг яаж шийдвэл гарц гаргалгаа юу ажиллах вэ? Үгүй яг одоо амны орон сууцны төвшөнд бол тийм ээ. Эрчим хүчнийхээ шийдлийг хувийнхаа
хэмжээнд ингээд бие даасан байдлаар шийдээд эсвэл тодорхой хэмжээнд өөрийгөө хангаад илүүдлээ ингээд улс руугаа ингээд зардаг тийм ээ. Цахилгаан төгсүүлж компаниудад худалддаг ийм төсөл хэрэгжүүлсэн 5-6 айл бол байна. Энэ дээр бас нэг гадны тодорхой санхүүжилт авч үзсэн туршаад ингээд те ямар шүү байна, хэрэгжихэд юу болж байна гэдгээ ингээд хэрэглээд 3-4 жил болцсон айлууд байна. Тэр сайн жишээ юм уу? Харамсалтай тэр бол өөрөө өртөг өндөрт. Зөв. Тэгэхээр өртөг өндөртэй зүйлийг бид нэр яг хөө зүгээр чанарын төвшөнд нь үзүүл. Тийм ээ? Тэр өртөг өндөртэй зүйлийг хийх нь зөв. Гэхдээ өргөн хэмжээнд одоо жишээ нь 220 орчим мянган гэр хорооллын айл өрхүүдэд хэрэглэнэ гэх юм бол энэ бол өндөр зардал гарна. Гэхдээ эдийн засгийн хувьд нь авч үзэх хэрэгтэй бид нар. Одоо өөрийн чинь хэлж байгаа тэр сайжруулсан түлшгээд нэг утаа уняар болсон зүйлийг өчнөө хэдэн мянган тонноор нүүлдэрлээд хүмүүст хүчээр шахаад зараад байх уу? Эсвэл урт хугацаанд 10-аас 15 жилийн хугацаанд одоо тэр 5-6 айлуудын эрчим хүчний шийдлээ олчихсан байгаа тэр жишгээр нь улс тодорхой хэмжээнд ингээ явах юм бол энэ бас хэрэгжиж болохгүй төсөл бол биш. Бие даасан байдлаар асуудлуудаа шийднэ гэдэг бол эрчим хүчний аюулгүй байдалд оруулж байгаа хувь хүн болгоны хамгийн том дэмжлэг. Тэгэхээр энийг хийх нөхцлүүд бол уг нь байгаа. Эрчим хүчний тухай хуулинд ч байгаа. Зарим нь одоо сүүлийн үед гарсан журмууд ч гэсэн энийг дэмжиж байгаа. Гол нь энийг хэрэгжүүлэх, өргөн хэмжээнд нэвтрүүлэх сонирхолтой хүмүүс бага байгаа юм шиг харагдаж байна. Өсгүй юм те нэгсэндээ. Улаанбаатар хотыг одоо жишээ нь тэр айлуудын жишгээр 220 мянган айлыг одоо бүгдээр ингээд нарны дээвэртэй ч юм уу те. Дээвэр нь одоо ингээд нарны панелтай тэгээд нэг тодорхой батарей хураагууртай тэр нь өдрийнх нь хэрэглээг хангадаг ч юм уу ийм байдал байлгах юм бол энэ утгааны асуудал шийдэх бүрэн боломжтой шүү дээ. Цахилгаанаар халдаг шал байг. Тэр шалны халаалт бол одоо хуучин бол 1 м квадрат нэг 200-аас 240 ватт хэрэглэдэг байсан бол одоо энэ бол 1 м квадратад 100 ваттын хэрэглээтэй технологи нэвтэрсэн. Жишээ нь би энийг өөрөө гэртээ хэрэглэж байна. Миний хэрэглээ бол одоо юу гэдгийг нэг 100 мянга байдаг байсан бол жишж байгаа шүү дээ. 100 мянган төгрөг байдаг гэсэн бол одоо миний зардал бол 40 мянган төгрөг болсон. Энэ бол 2.5 дахин багасж байгаа байхгүй. Ийм байдлаар бид нар эрчим хүчийг хэмнэх асуудал бол номер 1 биднээс хийж явах хэрэгтэй ажил. Энийг анхаарал эрчим хүчийг хэмнэж гэмээр гаднаас авдаг тэр асар хэмжээний эрчим хүчийг бид нар бууруулна. Энэ хооронд бид нар богино хугацаанд хэрэгжүүлж чадах ажлуудыг бас бодох хэрэгтэй. Тэр нь одоо тэр нөгөө нэг бие даасан эрчим хүчний тийм ээ өөрсдөө хангах тэг илүүдлээ улс орондоо зарах шийдэх юм. Энэ ажлууд хийхэд бол уг нь болохоор ажлууд байгаа. Гэхдээ энийг зохион байгуулах сая юу байлаа л да нэг сар гаруй өмнө Төв аймгийн Эрдэнэ сан цам руу очиж үзсэн. Тэгээд яг нэг төвийн шугам холбогдсон учраас иргэд өөрсдөө амны орос суудсанда нойлоо яг ингээд орос суудсны шиг гоё шийдсэн. Дүүштэй байж байгаа байхгүй. Жишээ нь магадгүй тэр иргэдийн өөрсдийнх нь шийдэл нь төр засгийн тэрний төвийн шугамыг холбож өгөх ажил хийхгүй байгаа учраас одоо бас тэр гэр ороол өөрөө хөгжихгүй байгаа юм шүү дээ гэдэг нь бас харагдсан. Тэгэхээр төвийн шугамын шийдэл ягаад ингэж их уудадаг юм бэ ер нь? Төвийн шугамтай холбочвол нэг амны орос сууцлах гэдэг шүү дээ тий. Тэр айлын бас тэр хөрөнгө эдийн засгийн тал агуулгаараа капитал нь хэд хэдэн шалтгаан байна шүү дээ. Ерөнхийдөө бол 2006 онд бид нар Төв аймгийн нэг сумаас эхлээд төвлөрсөн халаалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Хувийн хвшлийн оролцоотойгоор. Хувийн хвшил бол их усрээ барьцдаг. Усаа халаадаг тэгээ тэр нэг ингээм тийм ээ бэлддэг ажлууд хийчдэг. Айлууд руугаа бол төсвөөс эсвэл орон нутгийнхаа төсвөөс ч юм уу энийгээ бол шугамын өөрсдөө татах хэрэгтэй. Тэгэхгүй бол хувийн хвшил их усрын ч шугамынч бариад айлууд руу ингээд холбочихлоор тэнд монопол болчтой. Тэгэхээр монопол болохгүй тулд их усрын хувийн шугам нь улсынх байжгаад явах юм бол төр хувийн хвшил хоёр нэг нэгнтэйгээ ингээд харьцаж ажиллах тийм ээ. Нэг нэгэ хит дарамтлахгүй байх байдал руу ингээд явах байхгүй. Тэгэхээр зүгээр тэр тал дээр бол сум орон нутгийн удирдлага одоо манай Төв аймгийн нийтдээ бараг 20 сум төвлөрсөн халаалттай байгаа. Уг нь энэ 2006 оноос хойш одоо энэ хэдэн жил болчихж байгаа юм бэ? 18 жил. 18 жилийн хугацаанд хэрвээ эхлээд халаалтаа шийдчихэд дараад нь цэвэр усныхаа асуудлыг шийдээд бохироо шийдсэн бол Төв аймаг шиг ийм Улаанбаатартай ойрхон шилжид хөдөлгөөнийг сааруулахад хамгийн том дэм тусалцаа болох ийм орон нутг бол байхгүй л байна. Зүгээр яхаа энийг цаашаа үргэлжлүүлэх сонирхолгүй улсууд байгаад идэм юм да. Хамгийн их харамсмаар зүйл бол эртээд манай нэг нөхөр ярьж байсан. Улаанбаатар хоттой
19 20 21-р зууны жорлонтой ийм улс орн гэж байхгүй. Төрийн ордноос 1000 м явбал 19-р зууны 0 байж байгаа шүү дээ. Жорлон. Ер нь зүгээр бүх хөгжлийн тийм ээ гогцоо их усүр юу гэхээр эрчим хүч. Ямар ч нөхцөлд ярьсан. Эрүүл мэнд ярихад л одоо тэр хагалгаа хийх, онцлогоо хийх, тэг хэвтэрт байгаа хүмүүсийн аятухтай байдлыг хангахад цахилгаан дулаан хэрэгтэй. Боловсролын салбарт ч цахилгаан дулаан заавал хэрэгтэй. Манайх шиг эрс тус уур амьсгалтай газар бол одоо жишээ нь хичээлийнхаа танхимд тийм ээ хасах градустай нөхцөл суугаа хичээл хийн гэх юм бол ямар хүн сургууль сурах вэ? Тэгээд дээрэс нь бид нар ингээл боловсон хүч ярина, эрүүл мэнд ярина. Тэгэл ажлын байр ярьдаг. Ажлын байр яриад тэгээ бид нар бахан үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга байшингийн барилаа. Тог нь байхгүй, дулаан нь байхгүй тэр яаж ажиллах юм? Тэгэхээр бид нар ер нь энэ эрчим хүчний чиглэл рүүгээ эхлээд хамгийн том алхмаа хийхгүй бол энэс цааш бид нар бол алхахад эрхтэй болчихно. Харанхуй газар хүн тэмчиж явна гэдэг бол хэцүү. Тийм болохоор гэрэлтэй байх хэрэгтэй. Одоо ингээд дэлхийд дахин технологийн шийдэл бол маш хурдцтай хөгжиж байна л да. Өсрөнгөө хөгжөөд явчлаа тий. Тэгэхээр энийг одоо олон улсад бол эрчим хүчний салбар технологийн шийдэл хоёрыг бүр зайлшгүй ингээд нэг заасны хоёр тал шиг авч явж байна. Энэ тал дээр технологийн шийдлийг жишээ нь эрчим хүчтэй хэрхэн холбож болох вэ? За миний бодож байгаа нэг юм байдгийн зүгээр мөрөөдөл гэх юм уу. Ер нь дэлхийн ертөнц энэ технологитой холбоотойгоор асар их өөрчлөгдөж байгаатай холбоотой валютын шин төрлүүд бий болж байгаа. Энэ дотор одоо cryptocurrency гэдэг яриад байдаг тийм ээ. Цахим валют гэх юм уу. Аха. Энэ чинь биткойн. Тэгээ одоо биткойн одоо юу вэ? Эстерч одоо янз янзын нэртэй юм байна л. Яг зүгээр тэд нар тэр валютууд бол энэ дэлхийн техник бүрхэхэд их богино хугацаа хэрэгтэй юм байна. Богино хугацаас зарцуулагдах нэ. Удахгүй дэлхийд даяар энэ хэрэглээнд орох болов гэсэн иймэрхүү зүгээр мэдээ хандлагыг бол YouTube-ээс ч тэр ингээ гадаадын мэдээнээс ч тэр уншаал байна. Монгол улсад ямар боломж байгаа вэ гэж энд оролцох. Дэлхийн хөгжлөөс бид нар хоцромоогүй шүү дээ. Тэрэнд нь оролцоод хамт явж явах юм бол бид хөгжих боломжтой. Эрчим хүчний суур чадлуудыг бий болгох боломж Монголд олон бий. Энийн нэг нь Монгол улс бол асар их хэмжээний нүүрсний одоо нөөцтэй. Энэс нилээдгүй хэмжээнийг нь бид нар бол ухаж олборлоод явж байна. Гэхдээ үр ашиг багтаа. Аха. Уламжлалт. Санаа юу вэ? Санаа юу вэ гэхээр одоо жишээ нь тэр нүүрсний уурхаануудын дэрэгдэн тодорхой чадлын цахилгаан станцуудыг бариад гэхдээ тэр нь гадны хөрөнгө оруулалттай, хувийн хвшлийн хөрөнгө оруулалттай. Тэр нь баригдаад тэр нь энэ нөгөө cryptocurrency майнинг хийдэг тэр боломжуудыг хангаж өгдөг. Заавал төв рүү нийлүүлэх шаардлага байхгүй. Тодорхой хэмжээний 10-20%-ийг нь төвийн сүлжээнд нийлүүлээд иргэдэд тэр нэг нь тог цахилгааны хангаж өгöd үлдснийгээ тэр нөхдүүд өөрсдөө хөрөнгө оруулалт хийсэн юм чинь тэр майнинг хийдэг ажлаа хийлээ. Тэрнээс бид нар татвар авахгүйгээр тийм ээ тэр нь дэлхийн зах зээл рүү гараад ингээд явах юм бол нэгдүгürt бид нар нүүрсээ тэд нар зарчна. Одоо эрчим хүчний нүүрсээ гадагшаа гаргаж чадахгүй байгаа тэр нүүрснүүдээ бид нар заарна. Хоёрт нь эрчим хүчний тодорхой их усрүүдэд тэднээс хангуулчихна. Гуравт нь бид нар нилээдгүй хэдэн хүмүүсийг ажлын байртаа болгож байна. Дөрөвт нь бид нар тэр валютын их усүр дээр сууж явах учраас энэгээр нь бид нар дараа нь тоглогч болох боломж гарах юм болов уу гэж би хардаг. Эдийн засгийн хувьд ч гэсэн эдийн засгийн хувьд энэ бол асар их үүрэг өөрчлөлтөө. 1 мегаватт цахилгаан станцыг одоо үйлдвэр барихад за нэг 3 сая 500 мянган орчим доллар болно. Зай хэмжээд тухайн орон нутгийн нөхцөл байдлаас хамаарат. Гэтэл 1 криптовалют тийм ээ. За нэг 3-аас 4 киловатт цагт зарцуулдаг. Тэрний одоо биткойны үнийг би эртээдхэн үзэж хахад 1 биткойн өөрөө $68,000 байсан. 68,000 доллар гээд энийг хэрвээ бид нар за нэг 10 цент тувааж үзэх юм бол 680,000 киловатт цаг байхгүй. 680,000 киловатт цаг гэдэг нь хэдэн жил вэ гэж бодглохлоор 9 жил яаж байна. Тэгтэл 9 жил цахилгаан станц ажиллаж байх тэр хооронд тэрний үн тэрнээс дээшээ өснө л гэхээс биш. Энэ доод зэгтээ хүртэл дахиж буухгүй байх. Тэр хэмжээний мөнгө гэд бодглохлоор
нөгөө нэг барих гэдээсэн 3 сая 500 мянган доллар ч юм бол тэр үнийхээ дэргэд бол өчүүхэн хэсэг болж харагдчих. Тэгэхээр энэ чиглэлд ч гэсэн ер нь зөвхөн манайхан чинь нэг хэсэг тэр cryptocurrency нөгөө mining хийн гэл их оролцсон шүү дээ. Эрчим хүч нь их үүсгэн байхгүйсэн болохоор манайхан чадаагүй. Энийг бол овжин ашигласан улсууд байна. Казахстан байна. Оросууд байна. Канада байна. Бид нар энэ талд нь чөлөөт зах зээлийн нээгээд өгчих юм бол Монгол улс дэлхийн од болоход бол их ойрхон гэж би хардаг. Эдийн засгийн хүч зүргүүж эдийн засгийн хувьд ч тийм. Ер нь зүгээр энэ гадаад дотоод харилцаанд ч гэсэн бид нар бол дэлхийдээ хөлнийгээ явчихна. Тэгээд тэнд бол асар их хэмжээний хөрөнгө оруулалт орох боломж. Бид нар одоо яриад байгаа тэр их хэмжээний үр ширний асуудлыг ч гэсэн иймэрхүү байдлаар шийдэхэд бол хялбар шийдэл богино хугацаанд үр өгөөжтэй болов уу гэж би бол хувьдаа бол тооцоол хараа сууж байна. Энэ бол бас манай нөгөө залуучуудын манай бизнесмэнүүдийн ч гэсэн нэгдэд орж болох том салбар юм болов. Одоо магадгүй тэр чиглэлийг эрх зүйн орчныг хүлээж иж магадгүй шүү дээ. Тийм эрх зүйн орчныг бол тэгээд нэг аятайхан шиг ухаалаг хэдэн улс төрчд байж байгаад нийлээд гарах гэдэг бол боломж үзүүлэх. Боломж байгаа шүү дээ. Эрчим хүчний шинэлэг шийдвэл за тэгээд өөрийнхөө олж харсан боломж туршлагын талаар хуваалцсанд танд маш их баярлалаа. За их баярлалаа. Тэгээд ярих сэдв бол зөндөл байгаа. Гэхдээ яг гол зүйлүүдээс ингээд та нартайгаа ярилцлаа. Энэ мэн тэгээ бас нэг хүмүүст хүрээд хүмүүс ч гэсэн бас нэр яадаг бол гэдэг нэг бас бодоосоо. Ер нь бол хувь хүн болгон бас нэг эрчим хүч үйлдвэрлэгч болоосоо гэдэг хүсэл. Ер нь энэ эрчим хүчний үйлдвэрлэлд оролцогч олон байх тусам өөрсдөө сайн байх тусам бид нар өөрсдөө аюулгүй байдлаа хангах боломжтой гэж би хувьдаа боддог. Тэгээ энэ нэвтрүүлэгт өрсөн та нартай их баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж сонсож байгаа үзэгчд маань ч гэсэн бидний ярьсан ярианы утга учир цаад зорилгын мань ойлгоод бас хамтраад ирээдүй гэ бүтээхтэй бас хувьдаа бас нэг юм бодосоо л гэж хүсэж байна. За урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За их баярлалаа. Цаашдаа ажилд амжилт хүсье. Талархлаа. Тэр бүхний ч гэсэн ажилд амжилт хүсье. За. Их манай Politics Talks podcast-ийн ээлжид дугаар өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаарт эрчим хүчний дэцээ тасан Дулаан сүрэнгийн дорж пүрэв оролцож эрчим хүчний талаар ярилцлаа. Хамт байсан үзэгч сонсогч та бүхэндээ баярлалаа. Баяртай.